Сайн байцгаана уу? Залуус мэлмийн хараа зүүн зохицуулалтын газраас мэдчилж байна. Манайд зарагддаг хамлын шил ямар өнгөтэй болдог вэ? Хэр харлах вэ гэсэн тиймэрхүү асуултыг өдөр болгон тавьдаг. Энэ асуултанд хариулахын үүднээс өнөөдөр ийм бичлэг хийж байна. Манайд эдгээр 3 төрөл хамлын шил зарагдж байгаа. Эхлээд нэг тийм бага зэрэг шарвтар өнгөтэй, тэгээд баг өнгөгүй, тэгээд бага зэргийн сааралд өнгөтэй ийм 3 линз байгаа. Энэ болохоор хамгийн үнэтэй нь буюу манайд хамгийн сайн харалдаг. Тэгээд хамгийн сайн компьютерийн амралтай линз нь. Нөгөө хоёр нь болохоор энэс дутах юм байхгүй. За тэгээд өнгө нь ерөнхийдөө ямар байдаг юм бэ гэж. Баярчтар ч юм байхгүй юу? За энд сайн харагдаж байгаа хэрэг. Нилээд цайвар гэвэл одоо голынх нь хамлын шилийг сонгох нь байна шүү дээ. Окей. Мэдээж өдөр үдийн нарадчтай байгаа. Тэгээд ганц 2 секундэд л ингээл гараад харалцах нь. За жоохон хүлээе нэг 5 секунд хүлээе. За 5 секунд ерөнхийдөө болсон гэж хэлж болно. Эхнийх нь болохоор манайд онцгойлон зарагддаг ийм ягаан хамлын шил гэж байна. Тамир ингээд хэмэл ягаан өнгөтэй. Энэ одоо ямар дотроос нь ямар харагддаг вэ гэж. Нэг За дараагийнх нь нөгөө хамгийн цайвар өнгөтэй гэж ярьж байсан. Тэгээ жоохон тийм сайралтай. Харахын үед ерөнхийдөө мэдээж ойролцоох. Гэхдээ нэг ганц 2% илүү харагддаг. Тэгээд энэ шил маань бүрэн компьютерийн амралттай гэж байна. За хамлын шил дотроос ямар За тэгээд орж ирээд цайж эхэлнэ. Хэсэг хугацаа орно л доо. За анхаарал тавьсанд баярлалаа.